За сайн байцгаана. Өдрийн мэнд төргий. Барьерийн бизнес эрхлэгч Амраа байна. За манай компани бол Америкийн 100 насны үйлдвэрлэгч. За дэлхийн шилдэг Forever гэдэг компани би ажилладаг. Одоо 6 дахь жилдээ ажиллаж байна. За энэ хугацаанд бол эрүүл мэнд, за санхүү, мөнгө одоо аялал, амралт, хамт олон гэдэг маш олон сайхан зүйлүүдийг энэ компаниас олж авсан. За ер нь бол энэ компани бүтээгдэхүүнийг бол хүмүүс бас нэлээд мэддэг болсон байна л да. Манай алаа бол 100 насны цэвэр шүүс заадаг. За 100 нас бүтээгдэхүүн 100 насны шүүсээрээс маш олон эрүүл мэнд, гоо сайхан ахуй хэрэглэнийгээд ингээд төрөл бүрийн бүтээгдэхүүнтэй гэдгийг мэдэх бах. Ер нь яг манай монголчууд ингэж ярьдаг л хвчлэн ингээд гадны юм авчирч зарлаа. Та нар одоо энэ монголчуудаа шүлжээн, барьжин гэх нэг жоохон тийм ярьдаг. Тэрний талаар би өнөөдөр хариулт өгөхийг хүсэж байна л да. Тэр манад одоо тасалгаанд байгаа алаагаа тастаад уучихд болно л гээл тий. Тасалгаанд тарьж байгаа алаа минь хэдийл их шүүс гарах үү. Тэрийг уугаад бидний эрүүл мэндэд хэдийлэн их үр дүнтэй уух хэмжээний тийм их хэмжээний шүүс бол мэдээж олж чадахгүй гарахгүй. Тэгэхээр энэ алааг бол манай Forever компани халуун цөл газар тийм ээ. Доминиканы бүгд найрамд уулзсан, Мексикийн ураад цөл, Техасын ураад цөл ийм халуун орн 5 жил тариалж байгаа. Тэгээд сайхан 5 нас хүрэхээр гараа тастаж аваад хурааж аваад тэгээд тэрнийхээ дотор альсыг аваад дотор талын цэцэгнэрийн надаа машинд саалаад за тэгээд тодорхой стандартуудыг хангасан эрдэм шинжилгээний том лабораторид ингээд шинжилүүлээд судлуулад тэгээд ингээд маш богино хугацаанд үйлдвэрт оруулаад за ингээд савлаад биднэрт өргөдөг байгаа. Тэгэхээр одоо Монголд маань одоо 4 улиралтай улс тий алааг тэр халуун газар говь тарилаа гэхэд 5 жил тариалах ямар ч боломжгүй тий нэг жоохон нэг жил тариалаад бургуулна гэхээр маш жоохон тийм л алаа урах нь шүү дээ. Тэгэхээр Монголын нөхцөл маань яалч юм учраас энэ алаа бол яаж ч гаднаас орж ирэх оруулж иржлэн гэж ухаас өөр аргагүй зүйл шүү гэдгийг бас ойлгоорой. Хоёрдугаар одоо монголчууд маань бид нар бол одоо гаднаас янз бүрийн юм авцдаг шүү дээ. Таймиг тэгэл янз бүрийн хортоо хорвоо хоол хүнсэл зөндөл зөөж ирж байгаа. Тэгэхэд энэ бол алаа бол монголчуудын эрүүл мэндэд маш хэрэгтэй зүйлийг бид нар оруулж ирж байгаа. Компани маань өөрөө аль биесээр одоо Америкийн компани Монгол салбараа нээсэн шүү дээ. Түүний шууд худалдааны салбараас болов шууд одоо хэрэглэгчд хүргэдэг. Тэгэхээр бид нар юу хийдэг вэ гэхээр энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд өөртөө таалагдвал гарч байгаа үр дүн гарвал тэрнийг цааш нь хүмүүст мэдээлэлд амжуулах шугамаар энэ бизнес хэрэглэдэг. Тэгэхээр энэ компанид ажилласан, хэрэгэлсэн хэн ч ямар нэг хохирол байдаг. Хүмүүс сүлжээ болгон адилхан энэ одоо сүлжээний луур муур гэж боддог л доо бас нэг талаар мэдэхгүй юм аргагүй яа. Тэгэхээр янз бүрийн компаниуд Монголд орж ирээд мөнгөний сүлжээнүүд те хүний луурдаад ганц нэг бүтээгдэхүүнээр нуусан тэгээд одоо гинт хурдхан шимэнг олчихсан бидний нэг ядарсан жоохон санхүү муутай байгаа дээр л далимдуулаад мөнгө босгоод байна л да. Өсөд зарим луурын сүлжээ бол энэ компани бол тийм байхгүй. Зүгээр л та хэрэглээд шаардлага гарвал манай компанид хэрэглэхийг хүсвэл те гишүүн болоод хэрэглээ. Тэгээд хямдралтай аваа гэд бүртгэж авдаг. За тэгээд бүртгэж авсан хүмүүс өөрөө таалагдаад цааш нь хэн нэгэн хүнд бас тусалж тэдний эрүүл мэндэд нь хэрэгтэй бүтээгдэхүүнийг дамжуулснаар л урамшуул авдаг. Тэгэхээр нөгөө хүн яг хэрэгтэй бүтээгдэхүүн аваад эрүүл мэндээ сайжруулчихна. Ямар нэгэн хүн энд ямар ч хохирогч байдгүй гэдгээр л энэ бол шууд борлуулалтын буюу олон үед маркетинг системээр явдаг хууль ёсны хэмжээний компани байгаамаа. Компани одоо хэрэглэгчийг л бүртгүүлдэг шууд худалдааны компани. Бизнес эрхлэгч нь өөрөө араасаа олон хэрэглэгчийг бий болгож байснараа өндөр бонус авах боломжтой учраас сайхан өөрсдөө сүлжээгээ байгуулдаг гэсэн үг. Тэгэхээр энэ бол ялгаатай зүйл гэдэг та бүхэнд хэлэх нь байна. Тэгээд 6 жилийн хугацаанд энэ компани бүтээгдэхүүн чанартай маркетингийн бодлого буюу цалин урамшуул өндөр за тэгээд гишүүдээ маш их хайр халамжийг үзүүлдэг. Маш олон удаагийн аяллаар бидний шагнадаг. Одоо ингээд 4 сард Австрали явах чинь 9 сард ирээд Америкийн ард амжинд Багами улс руу усан онгоцны гоё крүүз аялд гэрүүлээрээ хамт явна. Аялалд нь дандаа хосоор өнгөө байдаг. Тэгээд 2 удаа жилд явдаг. За одоо ингээд дотоодын аяллаа болцол буюу Вьетнамд аялах гэж байгаа хүмүүс энэ 2 сарын дундуур явах гэж байна. Аялал бол хүний амьдралын нэг л хэрэгцээ. Хүн бол ингээд зөвхөн одоо
Монгол улсдаа сайхан амьдраад гадаад дотор аялаад ингээ явж их бол миний хувьд жаргалтай зүйл. Түүнээс гадаад очивол хар ажил хийгээл зовоол тий гэр бүлээсээ хол байна гэдэг бол юу лээдээс үлийн шүрдгүү тэр л таатай зүйл биш. За гэр бүл өнжирөх хань ижлээсээ салах юм бол маш гадаад ажиллаж байгаа монголчууд маш их төвөмөлөдөг шүү дээ. Энэ бол Монголдоо тий Америкийн компанигаа өндөр стандартаар цалинждаг тий ийм сайхан бүтээгдэхүүнтэй компани Монголд ажиллаж байна. Тэгээд тэр компанийнхаа ач хивээлээр өөрийнхөө хийсэн ажлыг шударгаар үнэлүүлээд аялал зугаалan явна гэдэг бол гайхалтай зүйл. Энэ бол маш олон монголчуудад боломжтой хүсвэл тэрийг бид нар одоо энэ хугацааныхаа төлсөн хугацааныхаа туршлагаар сайхан үн төлбөргүй заагаад хамтарч ажиллаад амжилтанд хүргээд ингээд яг бүрэн боломжтой болсон байна. Туршлагатай болсон байна гэсэн үг. Тэгээд та бүхэнд яриул их юм байна. Энэ удаагийнхаа мэдээллийг төр өндөрлөө дараа дахин уулзлаа баяр та. Хүсвэл холбогдорой. Доор миний утас байна. За баяр та.